зөвхөн шүү тав бүхний өмнө Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Уг сайн мэдэх салбарын тэргүүн хадагтай эрдэнэ сүрэн таныг орон заяа. Сайн байцгаана уу хэд хорон цугласан эрхэм модод эмэгтэйчүүд, эрхэм модод зочид та бүхний энэ сайхан өдрийг амгалан айлтгаж мэдчилье. Өнөөдрийн энэ уулзалтын зарыг хүлээн авч хөрөлцөн ирсэн 98 жилийн түүхтэй Аз ТV-ийн анхны эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүнээр ирсэн мөн гишүүнээр эсээгүйч нийгмийн амьдралын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ хөлөмөр бүтээлээ чиглэж өгдөг эрхэм эмэгтэйчүүд та бүхэндээ хамгийн түрүү цаг заваа зориулаад амралтын өдөр ар гэр үр хүүхэд хань ижлэх ажлыг зохицуулаад цагтаа хүрэлцэн ирсэн дахин тэргүүлэгчдийн хүмүүс талархлаа гэж хүсэж байна. Зөвхөн нийгмийн бүхий салбарт эдийн засагч байсан нийгмийн ч гэсэнтэй маш олон хувийг 60-аас 80%, 87% жинг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн ажил үйлстэй бол нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, айл гэрийн хөгжил салшгүй холбоотой байдаг. Ийм ч учраас ийм сайхан эмэгтэйчүүд амралтын өдрөөр цаг заваа зориулж ирдэг. Тийм болохоор өнөөдрийн энэ эмэгтэйчүүдийн хамт байгаар бас хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэнд танилцуулахыг хүсэж байна. Өнөөдрийн энэ цаг хугацаанд аймгийн засгийн дараа чимэд дараа маань хүрэлцэн ирсэн байна. Чимэд дараа бол эмэгтэйчүүдийн холбоог бол ямар ч үед нийгмийн бүх давхаргыг хамарсан идэвхтэй юм манлайлагч талаас нь олж хардаг. Аймгийн засгийн дараа чимэд дараа орж байна. Сахарын мэдээ мэдчилж байна. Эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо сэдвүүд энэ хэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас дахин талархал илэрхийлээд энэ хэлцүүлгийг зохион байгуулж ажиллаж байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрэл эрдэнэ сүр нартай бас ярьсан талаасаа илэрхийлж байна. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлууд за энэ улс орныхоо орнотынхоо хөгжилд эмэгтэйчүүд ямар оролцоотой байх талаар ингээд ярилцсан чинь хэлцэх болсонд баяртай хүлээж авсан та бүхнээс саналуудыг сонсгоор тэргүүлсэн гэсэн байж байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн бүрийн Уг сайн мэдээ 4 жилийн эдийн засгийн хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжээд жилийн хугацаа болж байна. Бас аймгийн хөтөлбөрийн үеийн лоцсон та нар бүгдээрээ мэдж байгаа. Орлогын бүтээн байгуулалт уус гэсэн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эцэстээ 4 жилийн дараа бас аймгийн 22,000 өрхийн амьдрал орлогын хэрэгцээг дийлсэн бэ гэдэг нь эргээд энэ аймаг орнотын удирдсан хүмүүсийн ажлын үйлдвэр болж байх ёстой. Дуучин цэвэр сүрэн та бүхний халуун алга таслаханд орон заяа.
онд Монгол Улсын 21 аймаг 2 удаа таарсан байдаг. Ковид гараад одоо 3 дахь удаагийн таарлтыг эхлээд 5 аймаг дээр явж байна. Үргэлж нэгдүгээр уураар хөтдөг цаг сэтгэлтэй усынхаа андаа ард түмэн тэр дондаа эмэгтэйчүүдтэй маш их баярлалаа гэдэг хэлмээрээ. Буюу түүнээс дэш хуваар байдаг бол Монгол 17 ортой буюу 90 оноос хойш түүхэндээ хамгийн өндөр хуваар эмэгтэйчүүд сонгогдсон байна. Гэхдээ бид нар сонгогдсон 13 эмэгтэй гишүүнээр муу мухагаар ngоочлол эмэгтэй хүмүүсийн хувьд маш их ялгарлан гадуурч дамжилдаг. Хатуу ярих юм бол нэг богц ажиллаж боо бидлэг Монголын хувь заяа та бидний амьдрал ямар хоол учруулгаа гэдэг та нарт бас бодоод үзээрэй. Гэтэл улс орны маань худалдаа тэрнээс амар хийцэрчүүд бурхан бичвэтэй бид нар явж идэг. Тэгэхээр хууль зөрчсөн, булган хэлсэн хинч вэ бид нар хүүсийн хувьд дэмжих хэрэггүй. Гэхдээ хууль зөрчөөгүй эмэгтэйчүүдийг илүү жоохон хэмжээд өгөөрэй гэж хүсэх гээд байна. Хатагтай хавлыг Назан бүр таны хөтөлбөрж байна. Давсан аймагт одоо ирж байгаа сэтгэлийн бүдтэй хуваалцах буюу танай аймагт ямар онцлог байдгийг та тэр зүйлээсээ бас бид нар туршлагаасаа ярьж гэж урьж байна. Би урд нь өөр ажиллаа одоо жуулчин хаваад ч юм уу тэгж ирж исэн. Яг Монголын эмэгтэйчдийн холбооны ажиллаар анх удаага ирээд тэргүүлэгчтэй дагуулад даргыгаа хүргээд алиманд нь одоо туршлах солилцох тийм ажиллаар ирж байгаа. Ер нь ирсэн нь болж гэл нэг явсан нохоо яссан гэдэг шиг юм үзээд нүд тайлаатай жоохон ч гэсэн юм авч үлдэх юм байна. Ер нь явах хэрэгтэй юм байна. Монголын эмэгтэйчдийн холбооны ажиллаар явах хэрэгтэй юм байна. Гэт дотроо тунгаад тэгээд сууж байна. Тэгээд эмэгтэй хүн ер нь бол бүх юм хийж чадах юм байна гэсэн өчигдрээс нас тэгж тийм юм бодоод үзлээ. Өчигдөр манай жолооч нэг дүүийнхаа машиныг авч гарсан мөртлөө машина зарим юм мэдхгүй авахгүй юу? Одоо гэрлээс ах ч юм тиймэрхүү. Тэгээд ямар мундгийн ингээд дотроо бодоод явж исэн чинь танаа аймагт бүр мундаг эмэгтэй байт юм бэ. Инхийг чи бүр одоо ийм насанд үрчээд манай эргэлгч бас хүргэж исэн юм байна. Тэгээ бүр гайхаад болоо юм байна бид нар гэж бас дотроо тэгэж бодоод суулаа. Эмэгтэйчүүд ер нь бол мундаг юм байна. Ер нь хэрвээ зориул тэгээд юунд ч хүрч болох юм байна гэдэг тийм ойлголттой ингээд бодолтой суугаад байна. Тэгээд та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Цаанаа маш их баярлалаа. Цаанаа шүү. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Би Баруун Түрүү сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч тэгчлэр байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрэл дарга маань Баруун Ус аймагт ирж эмэгтэйчүүдээ хөгжил сэдвээр мэдээлэл хийгсэн нэг пэйж утсаасаа сонсож мэдээд ирж маш хэрэгтэй мэдээлэл сонсондоо баяртай байна. Ингээд бүх Монголын гэр бүлүүд, ээжүүд, эмэгтэйчүүд, охтуудаа хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. За энэ гурван цугласан эмэгтэйчүүд, эхчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.
Тэгээд эмэгтэйчүүд ба хөгжил гэсэн оюун гэрэл ерөнхийлөгчийн энэ сайхан сургалтын дээр суусандаа баяртай байна. 180 км-ээс өглөө 4-5 цагт гараад тэгээд 12 цаг гэхэд ямсан сургалтандаа сууж амжлаа. Тэгээд сумынхаа хүүхнүүдийг төлөөлж ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд энэ сургалтаас маш их зүйлийг олж мэдж авлаа. Энэ сургалтанд ерөнхийдөө бид Монголын эмэгтэйчүүдийн холбоо усан тасалбар хийж удснаас мэдээллийг аваад найзуудынхаа хамт энэ сургалтанд орж суусан маш их баяртай байна. Маш их онцлогож байна. Энэс ерөнхийдөө бид нэр юу гэж дүгнэ вэ гэхээр Монголын бүх эмэгтэйчүүд тийм ээ. Ерөнхийдөө эмэгтэй хүмүүс бол ирээдүйн эцэг, ирээдүйн ээж төлөвшүүлж яадаг гэсэн ерөнхий цогц мэдээллийг ингэж бид нар авлаа. Цаана хөөрхөн байх чухал гэсэн үчилж чухал байна. Тэгээд хүчтэй байх нь таамаг болно. Маш чухал. Тэр боломжийг тэр талаас хэрэг хөтлөж авах. Таамаг университет шийдвэр таамаг университет манлал хэлсэн. Тэгээд одоо би таамаг сонсмоор таамаг асуулт тэгэхээр та бас сурагч наснда хэр байсан бэ? Нийгэмд хэр оролцоотой байсан бэ? Тэгээд одоо сая ярьсан шүү дээ, илүү технологи хөгжсөн цаана ирсэн байна. Илүү технологид анхаараа, техник технологийн хөгжилтэй анхаараа. Таны үед бол ямар хичээлийг илүү их сонирхож судалдаг байсан бэ? Одоо технологийн хичээлийг судлахад бид нэр илүү амжилттай явна гэж үзсэн шүү дээ. Яг тэр шиг таны үед хэр байсан бэ? Тэгээд бас та түрүүний нэг багш гэж танилцуулсан тийм. Тэгээд одоо яг юуны багш гэдэг вэ? Ямар багш болвол би бас өөрөө багш болох сонирхолтой. Яг ямар чиглэлийн багш болвол бас амжилттай байх вэ гэдэг талаар. За өнөөдөр манай сургууль дээр Монгол Улсын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болох оюун гэрлэгч маань ирж сургалт орж байгаа. За үүний хүрээнд өөрийнхөө амьдралын туршлага болон одоогийн ажиллаж байгаа туршлагаасаа бид нарт маш их үнцэнтэй сургалтыг орж байгаа. Үүндээ хамгийн гол нь охтууд бид нарт хэрхэн тууштай байх вэ? Хэрхэн ирээдүйд одоо цахим даяарчлал болсон энэ үед хэрхэн амжилттай байх вэ гэх зэрэг үнцэнтэй сургалтуудыг орж байгаа. Тэгээ үүний яг хамгийн гол зүйлсээр нь хэрхэн тууштай байх вэ? Цаашаа хэрхэн амжилттай амьдрах гэх мэт талаар бид нарт маш их үнцэнтэй сургалтыг орж байгаа. За энэ мэдчлэн үнцэнтэй сургалт орно. Манай сургуулийн охтуудад үнцнийг авчирсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрлэгчтэй баярлалаа. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрлэгч маань ирж цогцлогын 1-р сургуулийн охтуудтай ярилцлага хийсэн их талархууштай сайхан өдөр болж өргөмжөв. Ярилцлагын өрөөнд бидэнд охтын хүч чадлыг нэмэгдүүлэх, охтын ирээдүйн боловсролд хэрхэн тусдим болох вэ талаар ярилцж байна. Мөн түүнчлэн оюун гэрэл ерөнхийлөгч маань өөрөө санаачлан дэмжиж ажиллаж байгаа. Улаан цэцэг киноныхаа нээлтийг бас энэ зүрийг хэрхэн юу гарах вэ талаар танилцууллаа. Бусад хүүхэд залуус маань болон охид бүсгүүчүүд маань энэ зүрийг үзэж танилцаж өөрсдөө хэрэгтэй мэдээллийг хангаж авах гэдэгт итгэлтэй байна.
жаргал зовлон тохиолдолтой гэдгийг бас олон нийтэд таниулан сурталчлах маш том хэмжээний соёл гэрлийн ийм том ажил цаана явж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн кино гэдэг ийм агуулга биш юм аа гэдэг байна. Тэгэхээр 21 оны Монголын эмэгтэйчүүдийн холбооны хийсэн 22 удаагийн одоо захирлын сургалтаас гадна 2 удаагийн том акц хийсэн байдаг. Нэг нь хаалганы цаана хаалга акц буюу одоо хаалганы цаана үлддэг хүчирхийлэл бол гэмт хэрэг юм аа гэдгийг олон нийтэд ойлгуулах. Нөгөө талаараа гэрүүлийн тухай хуулийг батлах, гэрүүлийн хүчирхийлэлтэд үзэх тухай хуулийг өөрчлөх, зөрчлийн тухай хуулийг өөрчлөх энэ ажлууд маань давхар нөгөө бодлогын шинжтэй одоо төрийн байгууллагууд руу яг энэ хууль самаарчлагч нуруу бодлого боловсруулагч нарт хүргэх гэсэн ийм одоо үг байсан. За тэрний хажуугаар энэ улаан цэцэг гэдэг одоо нийгмийн маш том одоо түүхэн бүтээлийг хийлээ. Мэдээж киногийн гэдэг ингээд харахаар зарим байгууллагууд ч гэдэг юм уу яг мэргэжлийн одоо продакшнууд бүтэн жил зөвхөн нэг кинон дээр төвлөрч бүх үйл ажиллагаа зохион байгуулдаг бол манайх чинь Монголын эмэгтэйчүүдтэй холбоод төсөө бичиж өгөөд санхүүгээ олоод тэгээд киногаа захиалаад хийлгүүлээд одоо ямар ч гэсэн олон нийтийн бүтээл болоо явж байна. Тэгэхээр энэ бол 21 оны хамгийн том одоо төсөл байлаа. Цав тахлын үед бүгдээрээ гэртээ сууж ирсэн бол бид ажиллаа гэж хэлсний бодит жишээ энэ юм аа гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо эмэгтэйчүүдтэй холбооны биш бүгдээрээ бидний бүгдийн хамтын бүтээл бид бүгдийн зүрх сэтгэл бид бүгдийн ирээдүйн рүү түүхээ үлдээх гэсэн залуу үедээ түгээн дэлгэрүүлэх гэсэн ийм одоо том одоо нийгмийн зорилго төсөл юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр улаан цэцэг кино одоо улс аймагт 5 дахь аймгаар болж гарч байна. Бид Өмгөө аймгаас киноныхаа орон нутгийн нийлэлийг хэлсэн. Тухайн өөрийн ажил амьдралын гараан Өмгөө аймгаас хэлсэн учраас ингээд Өмгөө аймгаас хэллээ. Тэгээд зүүн аймагуд 10 аймагуд гээд ховын аймагуд эхэлж яваад тэгээд дараагийн хуурайд орон нутгийн киногаа гаргах зорилготой. Тэгээ энэ киноны гол зорилго дахиад хэлэхэд энэ зөвхөн нэгэн түүхэн бүтээлийн тухай биш юм аа. Энэ бол цаашдаа шийдвэр гаргах төвшөнд ажиллаж амжилтдаг, хариуцлагатай алба хашдаг эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх, тэдний жаргал зовлон, цаадар иршээ, асуудал, олон зүйлийг нийгэмд энэ кино урлагаар дамжуулж хүргэх гэсэн ийм том одоо зорилготой юм шүү. бодлоор ч юм уу аймгийн эмэгтэйчүүдийн салбар холбооны санаагаар ч юм уу дулаад авахгүй бид бол Монголын эмэгтэйчүүдийн холбооны тухайн жилийнхээ